За төрсний дараах гам гэдэг нь ерөнхийдөө одоо ээжүүд ээжийнхээ одоо бие сэтгэл зүй болоод нэрэг дэмжих арчилгааг хийж байгаа. За төрсний дараа манай ээжүүд гэртээ гараад ерөнхийдөө өөртөө тохирсон одоо хэд хэдэн зүйлүүдийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгürt бол одоо амралтай нь ойр орхон амарч хүүхдээ өгөх хоорондоо өөрийгөө амарчтай арчилж авах хэрэгтэй. Асаргаа сувилгаа бас чухал. Энэ үед бол нөхрийн болон гэр бүлийн дэмжлэг бас хамгийн чухал байдаг. Гэр бүлийнхнийгээ оролцуулаад одоо хүүхдээ ахуулаад айл болох шөнө унтаж амрах, өдрийн цагаар хүүхдээ өгөх хоорондоо сайн унтаж амрах ийм зүйлүүдийг бол бас анхаарах хэрэгтэй. За дараа нь бол хоололт гэж байгаа. За хооллолтын хувьд бол айл болох шингэд сайтай, шингэн шүүл цай мөн одоо жимсгэн уураг өөрөө одоо эрдэс нөхөх аль нөгөө төрөх жирэмсэн болон төрөх үедээ ээжүүд маш их эрдэсээ алдчихдаг. Эрдэс минералаа тийм учраас түүнийг нөхөх зорилгоор одоо төрсний дараа хоолоороо авах шаардлагатай болдог. Магадгүй бас нэмэлтээр төрсний дараах витаминуудыг бол ууж болно өөрөө зөвлөж байгаа. За мөн сэтгэл зүйн хувьд бол бас их айх, түгших, уйлах ийм их шиш тэмдгийн өөрчлөлтөнд орсон байдаг. За энэ үеийг бол бас нөгөө нөхөр гэр бүлийн дэмжлэгтэйгээр 1-2-7 хоногийн дотор давж гарна гэж үздэг байгаа. За магадгүй 2-3-7 хоног ийм үе үргэлжлэх юм бол мэрэгжлийн эмч танд ч бас зөвлөгөө авч болно. За энэ үед бол одоо магадгүй нөгөө хүүхдээ цатахгүй, хөхөнцөө орохгүй байх вэ энэ гэсэн бодлосоо болоод ийм түгших эмгэгт орж болдог. За өөр хүүхд бол ерөнхийдөө ээжийн одоо тархинаас хүүхдээ цатгах ийм даавар бол ялгарч идэг учраас хүүхдэд тийм тохирсон сүү өөрөө ялгаруулж ээж бүр олж чаддаг байгаа шүү. Тийм учраас хүүхд маань цатгүй байх вэ, өхөнд маань сүү орохгүй байх вэ гэж санаа зовох шаардлагагүй. За мөн бидэд тохирсон хөнгөн дасгалыг бол хийх хэрэгтэй. Жоохон алхах, сургалтын дасгал эдрүүдийг бол хийж авах хэрэгтэй. За одоо дараагийн дугаарт бол манай ээжүүд ер нь аль болох одоо нөгөө нэг ямар одоо шинжүүд бидэнд илрүүл эргэж заавал эмнэлэгт хандах вэ? Энэ бол одоо маш чухал. Ялангуяа одоо төрсний дараа ээж халуурах хөхөөр өвдөх, хөхнөөс одоо эвгүй ялах сүү бол үнэртэй өнгөтэй болж гарах, хөх улаах, чинрэх, за доошоо үнэртэй ялгац гарах, мөн одоо их хэмжээний цус гарах, за шавхран үнэртэй болох, за шархтаа ээжүүд бол шархнаас шүүс гарах, шархны ойдол задрах, хавдаж улаах, хэрзэнгийн шархтаа бол хэрзэнгийн шарх ойдлуудаа задрах. Ийм одоо хөвлийн дагуур хүчтэй өвдөхтэй сэтгэл санаа хямрах ийм шинж тэмдгүүд илрүүл төрсэн газраа яаралтай эргэж хандах шаардлагатай. Магадгүй энэ үед одоо мэрэгжлийн эмчлийн зөвлөгөө ийм болон одоо бусдад эмчилгээ бол шаардлагатай байдаг учраас заавал эмнэлэгтээ хандж явах хэрэгтэй. За тэгээд нөө интим мессеж юм啫. Одоо манай ээжүүд хаана үзүүлэх вэ гэдэг байхгүй юу? Тэр хүүхэд нь 28 хоног хүрээгүй байхаар төрсөн эмнэлэгтээ үзүүлэх юм байна тий. За 28 хоногоос дээш болчихсон бол яах вэ? Тий, ер нь бол одоо нэраа үуч өөрөө 21 ихний 28 хоногт үргэлжилж байгаа шүү дээ. Энэ үед бол нэраад хүүхдийн талаас ямар нэгэн өөрчлөлт гарах, өөрийнх нь талаас одоо саний илгэшээж тэмдгүүд магадгүй даралтаа хиндэг бол тий даралт ихсэх, багасах, толгой эргэх иймэрхүү шинж тэмдгүүд илэрх юм бол төрсэн газраа эргэж яралтаа хандах хэрэгтэй. Одоо төрсний дараа ер нь 6-7 хоногийн дотор одоо биеийн байдал эргэж одоо ээжүүд хэмээн байдалд орно гэж үздэг. Энэ үедээ бол төрсэн газраа эргэж яралтай хандах хэрэгтэй. За магадгүй хол байгаа тий хөдөө байгаа ч юм уу хотоос захад одоо төрсэн газраас хол байгаа тохиолдолд айл бол хамгийн ойр байгаа эмнэлэгт хандах шаардлагатай.